Аз жаргалтай амьдрал юун дээр тогтдог вэ? Хүн бүрийн асуултанд өөр өөрсдийнхөө хариулах боловч амьдрал тохиолдох альва саад бэрхшээл, өвчин зовлонг даван гарах зориг төвчээр хань жил өөр хүүхдүүдэд сайн сайхан амьдруулах хүсэл. Өөрөө л хичээвэл бүх зүйл сайхан болно гэх итгэл найдвар дээр тогтдгоо гэж хариулах нэгэн хүн бий. Энэ бол хөдөлмөрийн чадвар 90% алдалттай таксины жолооч Болдбаатар 1995-2005 онуудад 2 удаа үйлдвэрийн ослод орж уурхайчнаас хөгжлийн бэрхшээлтэй хүн болж хувирсан тэрээр эмнэлгийн орон дээр амьдралынхаа 5 жилийг хэвтэж өнгөрүүлсэн. Харин эмнэлгээс гарч ирэхдээ бусдаас 2 гар 2 хөлөөрөө дутуу байх нь сайн сайхан амьдрахад саад болохгүй гэдгийг өөртөө итгүүлж шинэ урам зоригтойгоор гарч ирсэн. Өнөөдөр тэр 4 хүүхэдтэй дээд боловсрол эзэмшүүлж, эхнэрээ их сургуульд давхар сургаж, өөрөө таксинд явж, эрүүл сарвал хүмүүсээс дутгааргүй сайхан амьдралыг цогцлоож явна. 2 хөл байхгүй юу аюу хүн депрессэнд орсон. Илгэний тал нь байхгүй тийм үү баг. Гэтэ яг тэр тэглээгээд би ямар дээшээ хараад тэнгэр шиштэй одоо зовлон төвчсөн ингээд тоогоо ганцглаад байлтай биш. Өвчин зовлондоо хүн чинь шаналаад тэр тэмцээд тэр хүн амар болдог байхгүй. Хүн шиштэй Монгол иргэн чинь зодондоо чангарна гэдэг шиг зовлондоо чангараа зовлонгоо жараал болгож байгаа шүү дээ. Өөр ирэхгүй ингээд сайхан болоод юм чинь ухаарад байдаг байхгүй. Ер нь хүн нэг л амьдрын шүү дээ. Одоо 2 амьдрахгүй. Бага нэг амьдрал сайхан л явчих л та. Яг хуу хувь тавилан намайг гар үлгүй болгосон юм байгаа. Тэр өндөр нэг готож гоноод их юм алга. Бүх юм л одоо хийж чинь тий. Тийм. Тэгээ одоо юу нь болохгүй сайхан өрөөхт байна. Хань ижил байна. Тэгээд одоо дутсах юм алга ба штэ хүнд. Заавал нэг том баян улсууч шиг 2 3 байшин давхар байшин мөрөөдөөд том юм мөрөөдсөн хооронд өөрөө нэг аяг цагаа чанад бод уушраа идэд хэдэн хүүхдэд тойрлоо суух шиг жаргал хаа байна. Болдбаатар машин барих, таксинд явах, эхнэрээ өдөр ороод нь сургуулиас нь авах, гар утас ашиглах, хоол хийх, галдуулах, гэр орны ажил хийх гээд өдөр тутмын ямар ч ажлуудыг өөрөө биедан төртөлгүй хийдэг. Энэ ч түнд хүнд төвөгтэй санагддаггүй учраас өөрийгөө бусдаас эдэрхтэн дутуу гэж боддохыг хүсдэггүй тухайга ярьж байлаа. Харин 54 нас хүрч яваа өөртөө нас чицүү гар хөл бүрэн бүтэн эрүүл сарвал хэрнээ амьдралын төлөө тэмцдэггүй, сайн сайхан амьдрий гэж боддоггүй, бэлэн мөнгө горилж бусдын тусламжийг хүсэгчд өнөө нийгэмд улам олон болж бод тэрээр шүүмжилттэй байдаг. Би одоо Монголын нийгмийн хүмүүсийн амьдралыг хараад аюу хэмжигдэлтэй шүү дээ. Энэ одоо миний үеийн насны усуд бол хасар хүнд байгаа. Нийгэм ерөөсөө цаанасаа ийм хүмүүсийг одоо та нар ажил хийж болохгүй. Гадуурхацсан өндөр настай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй. Надад нэг удаа хүртэл нэг эмэгтэй ярьж ийсэн үйлээд үгүй таныг харсан чинь манай нөхөр одоо 1 3 авчихсан чи одоо өглөө хатлаа хөгжлийн бэрхшээлтэй болцсон гэдээ орлоод айгүй хэцүү намаа ингээд дарамтлаад хэцүү юм аа. Таныг харсан чинь ингээд сайхан явж ийсэн амьдж болдог юм биш үү? Үйлдвэрийн ослоос болж 2 гар 2 хөлөө үрд алдсан Болдбаатар мэрэгжлээ шалтгаалсан ослог гэмтлийн тэтгэмж авдаг. Гэлээгээд улсаас мөнгө аваад өөрийгөө бусдаас дутуу гэж бодож суудаг нэгэн байхыг хүсээгүй. Тиймдээ ч тэр эрүүл сарвал хүмүүсийн адил сайн сайхан амьдралын төлөө тэмцэж бас хүү бусдын чадахгүйг чаддаг нэгэн байхыг хүссэн. Өнөөдөр тэр энэ хүслээ нүүр бардан биелүүлж сайн эцгийн үүргээ нэр төртөө биелүүлж явна.